Шатхуун таарсан асуудал үүснээс хойш уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Сумья Базар огт харагдсангүй. Хэвлэлийн тус яамны дэд сайд загж аваас өөр энэ асуудлаар мэдээлэл өгөх хүн засгийн газраас одоогор олдохгүй байгаа юм. Дэд сайд загдж ав шатхууны хомсдол яагаад дахин үүссэнийг ингэж тайлбарлалаа. Бидэнд үүссэн мэдээгээр бол хит хүчирхний улмаас зарим одоо ноцоос станцууд гацах, зарим одоо технологийн доголд гарах, нөгөө нэг зөрчлийн тухай хуулиар том аварын машинууд хотын төв рүү оруулж шатхуун түгээх станцууд руу бензин хүрэх гэж аваад саатуулгдсан тухай асуудал байгаа. Бид бол бас цагдаагийн байгууллагын удирдлагын энэ чиглэлээр бас чиглэл сайдаар нөхөөлөл ингэж ажиллаж байгаа. Иймэрхүү бэрхшээлээс бол саатаад байна. Тэр өнөөдөр надад өгч байгаа мэдээгээр өдөр мэдээ авч ажиллаж байгаа. Мэдээгээр бол хэвийн горинд орно гэж ингэж хэлсэн байгаа. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамд шатхууны хомсдол яагаад үүсч хязгаарлалт яагаад хийх болсон шалтгаанаа нефт импортлогчид ингэж тайлбарлажээ. Харин үүнийг олон нийт бодит шалтгаан бишээ гэж үзэж байгаа бөгөөд Сүрэг хүчин ардчилсан намын хувьд ч шатхуун импортлогчдод төмөр нүрээ харуулж чадахгүй байна. За үүний цаана ашиг сонирхлын томоохон зөрчил байна гэж хардаж байгаа юм а. Ер нь бол энэ төрлийн шатхууныг импортлж байгаа компаниуд бол монопол зах зээлээ хадгалахын тулд бензин шатхуунаа дотооддоо үйлдвэрүүдийг хүртэл эсэргүүцдэг, өөрсдийнхөө бизнесийг хамгаалахын тулд төр зэсэг дээр шийдвэр гаргах төвшөнд хүнээ оруулдаг гэдээ олон жилийн нэг ярьж байгаа. Тэг үнэхээр л одоо хөрөлсөхийн засгийн газар хуулийг дээдлэн ард түмнийхээ төлөө тууштай ардын зэсэг байна л гэж амласан л бол одоо энийг харуулах цаг болсон гэж бодож байна. Ардчилсан бензин шатхуунтай холбоотой энэ асуудлыг цаг нь олоогүй байхад онцгой албан татварыг нэмсэн засгийн газрын буруу гэж үзэж байгаа бөгөөд яаралтай татврын асуудлаа эргэн харахгүй бол огцруулах асуудлыг оруулна гэдгээс сануулсаар байгаамаа. Харин засгийн газрын эрх баригчид олон улсын валютын сангийнхан Монгол эрхийг хүлээж байна гэдэг нөгөө л улиг болсон тайлбараа хийсэн хэвээр байна. Өнөөдөр сангийн цаад албан ёсны манай санд очиж байгаа. Үүгээр бол олон улсын валютын сантаа өргөцсөн сонгуулийн хөтөлбөрөөр тохирсон нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татвар сэргээс асуудлаа эргэж харах. Тухайлбал одоо автобензинийг онцгой албан татварыг тэглэх, дизелийн түвшний онцгой албан татварыг хөнгөлөх, чаашлаад одоо агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд евро стандартын автобензин дизелийн түвшний онцгой албан татвар үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авах ийм саналуудыг хөрвүүлээд байгаа. Талуудын тайлбар гаргаж байгаа үйлдэлээс харахад олон улсын валютын сангийнхан Монголд ирж татврын асуудлыг нэг тийш нь шийдэхээс нааш бензин шатхууны хомсдол дуусахгүй боллоо. Баярмаа Батбаяр мэдээллээ.